Сайн дацгаана охтуудын апгрейдийн ганцхан огшин геометрийн бодлого отоход төвхтэй байна уу? Би танд туслая. Асуулт чинь шийдвэрлэе. Надтай хамтаагаарай. За бид хатгаан геометрээр гурвалжинтай холбоотой ямар зүйлсийг мэддэг вэ? Сэргэн сануулъя. За хамгийн эхлээд гурвалжны медиан гэж яг юу вэ? За гурвалжны медиан гэж юу вэ? Гурвалжны медиан бол гурвалжны нэг оройгоос за гурвалжнаа нэрлэлчээ. А, Б, С. Нэг оройгоос эсрэг талын дунджийг нэг оройг эсрэг талын дундчтай холбосон эрчмийг гурвалжны медиан гэж нэрлэдэг. За гурвалжны медиан ямар шин чанартай байх вэ? За ямар ч байсан медиан учраас талаа таллаа байна. За энэ бол ойлгомжтой. За өөр бид гурвалжны медиантай холбоотой юу мэддэг вэ? За Б оройгоос хэрвээ өндөр буулгах юм бол Б оройгоос бид өндөр буулгах юм бол энэ гурвалжны хувьд. Энэ гурвалжны хувьд тал байвал АМ-ийг үржих нь H. Гэтэл энэ наатлын гурвалжны хувьд бас МЦ-г үржих нь энэ H. Өндөр нийчлэн, суур нийчлэн ийм учраас бид яг юу мэдэх вэ гэхээр АМ Б гурвалжны тал байна. Гурвалжин С Б М гурвалжны талбайтай тэнцүү байдаг. За эдгээр зүйлсийг мэднэ. За өөр бас юм мэддэг вэ? За гурвалжин дахиад юу зурч? Медиан зурч. Дахиад нэг медиан зурч. За би энийг B2 гэж нэрлэж. Ингэж болохгүй шүү. Тэнд BM гэж бичсэн учраас. За би энэ гурвалжин дээр одоо дахиад нэг медиан зурч. Нэг оройгоос эсрэг талын дунджийг холбосон гэж. За зинхрээр зурч. За нэг нь медиа учраас талыг талдаа байх хэрэгтэй. Энэ хоёр зай тэнцсэн. Энэ хоёр зай ажиллах. За тэгвэл энэ цэгийг за би энийг К гэж, энэ цэгийг Q гэж. Тэгвэл гурвалжны медиан нь оройгоосоо хоёрыг харьцах нэг харьцаатай огтлцдог. Q хуваах нь QK. BQ хуваах нь QM. За мэдээж эднэр бол оройгоосоо хоёрыг харьцах нэг харьцаатай хуваагддаг. За эдгээр чанаруудыг маш давуу хэрэглэдэг бодлогонд. За энэ чанарыг бас ингэж хэрэглэж болдог. Энэ чанарыг ингээ 3 дахь медианы татчихъя л да. 3 дахь медианы татчих. За ингээ 3 дахь медианы татчихаар гурвалжны медиануудаар үүсгэгдэж байгаа эдгээр гурвалжнууд бүгдээрээ ижилхэн талбайтай байдаг. За энэ чанарыг бас бодлогонд нэлээд их ашигладаг. Энэ зургатсан гурвалжны талбайнууд бүгдээрээ тэнцүү байдаг. А, Q, M. За өөр яа. S, M, Q, C. За өөр S, C, Q, K ч гэдэг юм ингээ бүгдээрээ нийт талбайг хэд хувааж байна? 1, 2, 3, 4, 5, 6 хувааж. Тэгвэл нийт талбайг 6-1. Элстэй шалгалтын бодлогод дээр медианы энэ гурван чанарыг маш их ашигладаг. За бисектристэй холбоотой ямар зүйлийг их ашигладаг вэ? За мөн л адилхан бүгдээрээ гурвалжнаа нэрлэлчээ. А, Б, С. За энэ L гэж нэрлэлч. Бисектрис учраас L-сгээр тэмдэглэж. За бисектрис юм чинь энэ хоёр өнцөг тэнцүү байх хэрэгтэй. Бисектрисийн чанараар бисектрис гэдгээс энэ өнцөг нь тэнцүү багтах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр BAL нь өнцөг CAL-тэй тэнцүү. Энэ бол угаасаа бисектрис бол өнцгөө таллаа хуваана гэдэг. Бисектрисийн чанар гэдэг нь яг юу вэ? Бисектрисийн чанар дээр бол хуваагдаагүй хоёр талын харьцаа. AB-г харьцуулсан харьцаа нь хуваагдсан хэсгүүдийн харьцаатай тэнцүү байдаг. Өөрөөр хэлбэл энэ ингэсэн үг. Энээс энэ хүрхцээ. Энэ хүрхцээг энэнд харьцуулсан харьцаа. Тэгээд энэ зайг харьцуулсан харьцаатай
тэнцүү байдаг. За энийг бисектрисийн чанар гэж нэрлэдэг. За өөр бисектристэй холбоотой юу бодлогонуудад орж ирдэг вэ гэж байна. За бисектрисийн уртыг хоёр анзаар олж болдог. Жишээ нь уртын хувьд бол AL бисектрис маань язгуур дотор бисектрис буугаагүй хоёр талын үржүүрээс хуваагдсан хэсгүүдийн үржүүрийг хасаад язгуур гаргаснтай тэнцүү байдаг нэг талаас. Энэ AB талын урт AC2-ийн урттай үржүүрээс BL LC2-ийнхаа үржүүрийг хасаад язгуур гаргаснтай тэнцүү. Нөгөө талаас AL бисектрис бол хоёрыг үржих бисектрис буугаагүй хоёр тал AB AC2-ийн үржүүрийг тэдгээрийн нийлбэрт вагаад AB дээр AC-г тэгээд хооронд өнцгийн косинус хооронд өнцгийн хагас нь энтэй тэнцүү байдаг. Эдгээр хоёр чанар бол бисектрисийн урт. Бисектрисийн урт. За бисектристэй холбоотой эдгээр чанаруудыг ашиглан бодлогууд ихэвчлэн элэлтийн шалгалтанд орж ирдэг. За өндөртэй холбоотой яг юу мэдэх вэ бид? За нэрлэлч А, Б, С. За энийг А шиг нэрлэлч. Өндөр учраас 90 градус буу. Гурвалжны өндөр гурвалжныхаа дотор бууж болно, гадаа нь бууж болно, нэг талтай нь давхцаж болно. Ямар тохиолдолд дотор буудаг вэ гэхээр хурц өнцгөөс гарсан мэд өндөр бол заавал дотор буу тий. За мохон өнцөг гурвалжны хувьд гадаа бууж болдог. За энэ дээр гурвалжны өндөртэй холбоотой ямар чанар мэдэх вэ? Ер нь өндөртэй холбоотой хамгийн чухал чанар бол талбай болдог л. Талбай дээр л хөвчлөл өндрийг ашигладаг. АЦ-г түүнд буулгасан өндөр үржүүлээд хоёрт баадаг. Өндөртэй холбоотой энэ чанарыг маш их ашигладаг. За гурвалжны талбайг ямар аргуудаар олж болдог бэ? За Б, С. За нэгдүгээрт нь сая бид олсон. За өндөр буулгалаа. Тэгэх юм бол энэ гурвалжны талбай юу болох вэ гэхээр S бол AC суурийг түүнд буулгасан өндөр үржүүлээд хоёрт байна. Би энийг А шиг тэмдэглэжлээ. Өндөр учраас эндээ 90 градус болж байгаа. За нэгдүгээрт нь суурийг өндөр үржүүлээ хоёрт байдаг юм өндөр бодож байна. За өөр өндөртэй холбоотой бид юу мэддэг вэ? За энэ үнцгийг би гамма гэж тэмдэглэж. Тэгэх юм бол гурвалжны талбайг бас ингэж болдог. Хоёр тал. Энэ гамма үнцгийг үүсгэж байгаа хоёр тал. AC, CB хоёр тал. Хоёр талыг үржүүрийг хоёрт хуваагаад хоорондох өнцгийн синусээр үжихэд талбай болдог. За энэ томьёог бас ашигладаг гурвалжны өндөр болоход. Талбай болоход. Гурвалжны талбай болоход эдгээр томьёонуудыг ашиглаж болдог. За өөр бид бас ямар томьёо ашиглаж талбай болж болдог вэ гэхээр. За энэ бол П хасах нь А, П хасах нь Б, П хасах нь С. Энийг Героны томьёо гэж нэрлэдэг. За Героны томьёо гэж нэрлэдэг. За Героны томьёоны хувьд энэ П нь хагас периметрийг зааж байгаа. А, Б, С хуваах нь 2. Өөрөөр хэлбэл гурвалжны 3 тал нь өгөгдсөн байгаа тохиолдолд талбайг ингэж олж болдог. За эдгээрийг мэднэ. За өөр талбайтай холбоотой бид ямар чанар мэдэх вэ? Талбай томьёо мэдэх вэ гэхээр 3 талын үржүүрийг 4R. За энэ R бол багтаасан гурвалж нэг. Багтаасан тойрог яриад байсан. Багтаасан тойргийн радиус. За өөр бас ямар томьёо мэдэх вэ гэхээр хагас периметрийг жижиг ирээ үрждэг. Багтсан тойрог хайцдаг. Энэний хувьд R бол багтсан буюу дотор нь орших тойрог. За эдгээр томьёонуудаас бодлогоо хөвгөлтөд зохицуулаад аль томьёог сонгох вэ гэдгээ тухайн бодож байгаа хүн өөрөө сонгоно.
Гэхдээ бодлогондоо зохицуулаад алийг бодвол хялбар хөнгөн байх уу гэдгээ бас бодох хэрэгтэй. За гурвалжны талууд 5 6 7 бол талбайг олоорой, багцсан ба багтаасан тойргийн радиусыг олоорой гэсэн бодлого байна. За бүгдээрээ эхлээ ямар ч байсан гурвалжнаа зурч. За гурвалжны явд. За гурвалжнаа зурчлаа. Гурвалжны талууд бидэнд мэдэгдэж байгаа. Нэг талын А гэлээ, Б гэлээ, С гэлээ. За талын урт 5. С талын урт 5. А Б-оор эсрэг А-оор талын урт 6. За энэ талаа бүгдээрээ 7 урттай талбай нэрлэж. Гурвалжны 3 тал мэдэгдэж байгаа талбай бол хамгийн амархан арга бол героны томьёо байгаа. За героны томьёог олохын тулд бидэнд хагас периметр хэрэгтэй. Хагас периметр бол 5 дээр нэмэх нь 6, нэмэх нь 7, хуваах нь 2 ах хэвээр. Ингээ 12, 18, 18-ыг 2-т бахаар 9 болно. За хагас периметр олчлоо. За талбайг бол героны томьёо авчижээ. 9-ийг үржих. 9-өөс хасах нь 5. 9-өөс хасах нь 6. 9-өөс хасах нь 7. Героны томьёон дэрвчлээ. За 9-ийг үрж 9-өөс 5-ыг хасахаар 4 гарна. 9-өөс 6-ыг хасахаар 3 гарна. 9-өөс 7-ыг хасахаар 2 гарна. За бид юу олж чадах вэ гэхээр 9-өөс язгуур 3 гарна. 4-өөс 2 гараад ирнэ. Цаана нь 6. Өөрөөр хэлбэл 6 язгуур дор 6 гэсэн талбайтай. Ийм гурвалжин байсан гэсэн. Багцсан ба багтаасан тойрог хэрэгжсэн. Ер нь багцсан тойрог, багтаасан тойрог гэж яг юу хэлдэг вэ? За энэ гурвалжны 3-аараа гурлаа тойрог дээр байна. Энэ бол багтаасан тойрог буюу радиус нь R байх тойрог. За багцсан тойрог нь яаж зурагддаг вэ? Тэгээ гурвалжны 3 талыг шүргээд дотор нь барилж байгаа тойрог бол багцсан тойрог. Багцсан тойргийн радиус жижиг R. Энд болохоор тойргийн төвөнд байх юм бол багтаасан тойргийн энэ радиус. За тэгэхээр багцсан ба багтаасан тойрогтой холбоотой бид өмнө ямар томьёо үзсэн бэ гэхээр S болон А-г үржих, Б үржих, С хуваахан 4 гэсэн томьёо үзсэн. Бид нэгэнт радиус талбайг нь олчихсон. 6 язгуур дор 6. Тэнцүү. А тал, Б тал, С талыг бүгдийг нь мэдж байгаа. 5-ыг үржих 6, хуваахан 7. Хуваахан 4 R. Эндээс радиус буюу R нь хэдвэ? 35 энэ чинь иш ороод ирэхээр 6 язгуур дор 6. Өөрөөр хэлбэл 6 R арсналаас нь чөлөөлчих юм бол 24-ний 35 язгуур дор 6. Энэ бол багтаасан тойргийн радиус. За тэгвэл багтсан тойрогтой холбоотой томьёо бид юу үзсэн бэ? Багтсан тойрогтой холбоотой томьёо бол S маань хагас периметрийг жижигээр үржиж байгаа. За энэ дээр жижигээр тэнцүү. Энэ иш орохоор 2R болно тий. 2S болно. За 2-ыг үрж. S нь 6 язгуур дор 6. Хуваах нь хагас периметрийг бид өмнө нь олчихсон. Энэ. За тэгвэл 9 авчраад тавьчих. Энэ хураагдлаа 3-ны 4 язгуур дор 6 юм а. Энэ мэдчлэн гурвалжны 3 тал өргөгдсөн байхад талбайг олох боломжтой байна. А мөн 3 тал мэдэгдсэн байхад багцсан болон багтаасан тойргийн радиусыг олох боломжтой байна. Гурвалжны 2 талын урт нь 11 ба 23 нэгж. 3 тал буусан медиан арга бол тэр талын урт хэдвэ? За мөн адилхан бүгдээрээ гурвалжнаа зорч. Гурвалжнаа зорчлаа. 2 талын урт нь 11 ба 23 гинэ. За тэмдэглэчээ. 11, 23. А, Б, С. 3 тал буусан медиан нь 10. Медиан бол талыг тал руу багч. За энэ хоёр тэнцүү багтаж. Энэ медиан нь 11. За медианы урт болдог томьёо А талын медиан.
2-ыг үржих 11-ийн квадрат, 2-ыг үржих 23-ийн квадрат хасах нь медиан буусан талын урт. Хуваах нь 2. За медиан нь 10 байгаа. Медиан 10. Тэгээ энийг үржчихэр чи 20 болно. 20-ийн квадрат 400. Тэнцүү. 2-ыг үржих 121. Нэмэх нь 2-ыг үржих. А квадрат. За бид энэ а квадратыг олчихъя. За энэ хоёр чи үржигдээд хэд болох вэ? 242. Нэмэх нь энэ үржигдээд 1058. Хасах нь 400. За эдгээрийг ботхоор а квадрат нь хэдтэй тэнцвэ вэ? Ингээд 900 гарлаа. А тгээс их учраас энэ талын урт бол а нь 30 юм аа. За өнөөдрийн хичээл таалагдсан гэж бодож байна. Бидэнтэй хамтаач улам олон бодлогыг бодож сураарай. Амжилт хүсье хүүхдүүд ээ.